MetaMask руу чанаа татсан бол OpenSea-тэй MetaMask-ыг холбоход зарим тохиолдолд Hidden дотор таны NFT орсон байдаг. Өөрийн чанаа сонгож Unhide тохиргоог дарах үед таны чон OpenSea доторх Collected зэсээр харагдах болно. Та өөрийн зарахыг хүссэн чоныхон Sales зэсээр дарснаар зарахыг хүссэн үн болон хугацаагаа тохируулж өгөх боломжтой. Complete list дарах үед гүйлгээний шимтгэлд нэмжлэх бөгөөд Matic Coin-оор шимтгэлээ төслөөр таны чон зарагдах боломжтой болно. Та чоноо зарахаар тавьсан бол заавал cancel listing товчдор дарж байлуулах ёстой. Дараа нь Монгол NFT дээр бүртгэлтэй хаягруу орох бөгөөд миний NFT зэсний Web3 wallet дээр дарна. Дарсны дараа таны OpenSea дээр байгаа чон гарч ирэх бөгөөд Монгол NFT рүү оруулах товч дээр дарна. Монгол NFT хаягаа хуулж аваад OpenSea-гээс шилжүүлэх товч дээр дарна. Харагдаж байгаа шиг трансфер зэс дээр дарснаар хаяг бичих хэсэг гарч ирэх бөгөөд өмнө хуулсан Монгол NFT хаягаа хуулж чинь. Таны хуулсан хаяг зүү хэсгийг нэгтлэн шалгаад трансфер товчийг дарна. MetaMask дээр шилжүүлэх зөвшөөрөл өгсөний дараагаар таны NFT Монгол NFT дэх таны хаягт буцаж орж ирэх болно.